Таныг ер нь яруу найрагчтай би нийгмийн сэтгэлтэн уран бүтээлчийн хувьд бол манай үзэгчид бол нэлээд сайн тань уран бүтээлч гэж байна. Тэгэхээр одоо энэ сонирхолтой цаг үед улс төрийн ертөнд давцсан ч бай. Тэг? Энэ юуны гадрын хуулийн асуудал нэлээд маргаантай байгаа. Та энэ дээр бас бодлоо ярихгүй. Өнөөдөр дэлхийн нийт маш их байлдаантай байна. Энэ байлдаа юунаас болж байгааг бол зөвхөн амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл. Амьдрах орон зайгаан тэлнэ гэдэг бол зөвхөн гадраан дэлхийн төлөө тэмцэл. Тэр хондоо хятад Тайван руу юм Орос Чечен руу хоёр солонгос хоорондоо тэгээд Япон нийш дэшигээ эдийн засгийн хувьд юу гэх юм энэ бүх юм бол ерөөсөө л одоо гадрын төлөө тэмцэл. Тэгэхээр эцэс дэлхийн улс орон бүгд амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл явуулж хахад Монголд ардчлагчид гэгдэгчид яагаад хондоо гадраа хөдөлтий гэдэг байгаа юм бэ гэдгээс энэ байна. Тэр Монголын амьдрах орон зайг багсгаж гадрын одоо гадаадын хөдөлтөн гэдэг байгаа хүмүүс үнэхээр Монгол хүн мөн үү биш үү гэдгийг шалгах хэрэгтэй. Ер нь одоо ингэж хэлж байгаа улсыг бол 7 хувиар нь шалгах хэрэгтэй. Жинхэнэ Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй. Эцнээс Чингис хааны үеэс эхлээд ер нь тэгээд тэрнээс модон шинийн үеэс эхлээд тэгээд үеийн одоо бид өвгдөөс олон 100 мянган жилийн одоо турш цусан урсгаж амийн үрдүр сөөм газрын төлөө амийн үрж ирсэн шүү дээ. Тэгэхээр эцэс яах гэж газрын төлөө ингэж тэмцэл өрнөд байсан. Хожим хойч бид бол энэ газар шороон дээр амьдрах хэрэгтэй, бүрэн хэрэгтэй, тусгаар ус байх хэрэгтэй болохын тулд энэ тэмцэлд амиа өгсөн. Чингэнжив яах гэж одоо тэгж өгсөн. Хатанбаатар яах гэж өгсөн. Жанжинсбаатар яах гэж одоо тэмцсэн. Зөвхөн газрын төлөө. Тийм учраас газраас илүү үнэтэй байхгүй. Газрыг үйлдвэрлэж болдгоо, үржүүлж болдгоо. Ийм юм байгаа. Бусад юмыг бол үйлдвэрлэж болно шүү. Мөн 1994 онд засгийн газрыг хууль бусгаар өгснөхийг шаардсан ардчилсан хүчний хүнсгэлэн баталжээ. Энэ хүнд бэрх үед 281 холбооныхон 10 түмэн шудраг хүнийг ойлгуулж чадсан холбоо гэж өнөөдөр түүхэн тэмдэглэхийг хийж үгүйсэхгүй. Монгол Ардын хөсгөт нам эвсэг болж байгаатай холбогдуулан Монгол Ардын хөсгөт намын дээр Дашин Донгоос Даш Балбарын уран бүтээлийн тухай сонирхож асуусан юм. 281 холбоо бол уран бүтээлч Даш Балбарын улс төрийн хэргийг уран бүтээлийн аргаар явуулж байгаа гайхамшигтай санаа үзэгдэл. 281 холбооны гишүүнээр Монгол Ардын хөсгөлт намын их олон гишүүн явж тэмцэж ажилладаг. Энэ холбоо бол Монгол улсын тусгаар тогтмол, ялангуяа эдийн засаг, оюун санаа, улс төрийн тусгаар тогтмол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж, түүнийг хадгалахын төлөө тэмцэж, энэ талаа бүх санаа оноо бодлоо олон нийтэд дэлхийд дахин илэрхийлдэг. Хүчтэй сайн байгууллага. Энэ байгууллагыг би ад үзэж болохгүй гэж бодож байна. Хэрвээ Монгол улсын төлөө зүрхтэй, сэтгэлтэй, илэгтэй тийм хүн байдаг бол энэ байгууллагыг дэмжиж, түүнтэй хамтран ажиллах ёстой. Энэ байгууллагаас муу юм гарахгүй. Түүнийг хариг сэрцгийг хачирхалтай гэж хичнээн нэрлэж тэр тусгаар татсан төлөө түүнийхээ төлөө тэмцэл байх болно. Би ингэж бодсон. За энд тавхан үзэгч тавхны харж байгаа энэ олон тоо томшгүй гар хүчмлийг тавхан харж байна. Үнэхээр энэ гар хүчмэл бол Монголын нийгэм улс төрийн амьдрал бол нэлийн шуугин тарж байсан гар хүчмлүүд яг ихэр байна гэж хэлж болно. Энэ бол Монголын одоо түүхийн одоо нийгмийн нэгэн үеийн түүх халуун амьсгал бол энд оршин тогтнож байна. Үзэгч тавхны одоо байлдан дагуулж ирсэн одоо гурцхан нийтлүүд одоо эндээс төрн гарч иж гэж болно. Үнэхээр ардын араасаа нуусан ардын имлэг номон дээр бишгсэн алдас мөнхийн бүтээлүүд мөнхийн ирмэгдээр зэрэг гурцхан нийтлэлийг бол шуугин дарж ирсэн та бүхэн мэднэ. Үнэхээр энэ гурцхан нийтлүүдийн гар хүчмэл бол энд байж байна. Энэ хүнийг бол та бүхэн мэднэ. Энэ бол яруу найрагч очротын Дашвалбар юм аа. Тэгэхээр үнэхээр бол Дашвалбаргийн уран бүтээлийн тухай бол манай нэр зохиол одонгийн төдийгөө хэлсэн байдаг. Энэ хүний одоо эх орноо гэсэн энэ зориг зүрхнийхээ одоо энэ угаас бичсэн энэ нийтлүүд нь Монголын нийгмийн амьдралын одоо сүүлийн 6-7 жилийг бол
одоо сэгсцэн донцлогсон юм а гэж хэлсэн байдаг. Үнэхээр энийг олон талаас нь бодоод үзсэн ч гэсэн энэ нийтлүүдээрээ дамжиж эх орноо хайрлах гэсэн уран бүтээлч хүний одоо нэгэн зүрхний нэгэн зохилт бол эндээс мэдэгдэж болох юм а. Анир чимээгүүд нойрсон байсан Монголын нийгмийг түүний омог бодронгүй нийтлүүд зочоос ирсэн. Сэтгэл зүрхний эмзэг шархыг сэтгээсэн зоримог нийтлэл тэмдэглэлийг үнсэн зарим хүмүүс балбарч найрагч хийсэн гэлгүй нийтлэлч хүн юм гэж их боллоо. Гэвч тэмдэглэл нийтлэл бичүүлэх аргагүй үзгийн огтон бүргэдэг омог төгөлдөр сэтгэл нь найрагч байсан юм. Тэгэхээр яг энэ хором бид хоёрын ярилцаа энэ хормоос өмнө одоо хамгийн сүүлд та одоо ямар шүлэг бичвэ? Энийг бас сонирхолтой. Би шүлэг бичээгүй ойргүй шүү дээ. Одоо нас шүлэг бодохтой болов Монгол улсын хувьд яг шийдэх нэгэн чухал цаг үе болж байна. Энэ бол улсын их хурл. Энэ хаврын сонгуульд оролцохын тулд уран бүтээлээ бол нэлээд хэдэн сараар хойшин тавиад байна. За яг хөө зүгээр миний хувьд бодсон бол дуутай шуутай явахаар өнгөрөө гэдэг, дуугаа томоотой явахаар дөнгөө гэдэг, дундуур нэг явахаар бөөрнөх гэдэг ийм орчинд яаж явах ёстой юм бол даа гэж заримдаа боддог. Гэтэ ямар ч байлаа гэсэн хүмүүсийг дотоод сэтгэлдээ хайрлах тийм нэг гэгээн харин миний сэтгэлд байж өг. Гадаа талдаа би хувийн дайсан бол над байхгүй. Би хувьяасаа болж илүү өдөржтэй могоонч өдөржтэй бэмсрэнгooтой ердөөсөж модоогүй. Тэд над хувь хүний хувьд бол муу юм хийгээгүй. Тэгэд улс орныхон төлөө эсвэл одоо янз бүрийн эдрээтэй асуудлуудаар санал зөрөлдөж энэ эх орны ашигт харьшилж байна гэж үзээд муудаж байна. Тэгэлж гэсэн би тэдэнтэй маргалдаж янз бүрээр хэлсэн ч гэсэн дараа нь бол хүнийхээ хувьд аваш тэдний хүнийх нь хувьд өөрөө шаналж өргөдөх юм уу харамсах юм гарч ил байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол улсын эрх ашигт харьшилсан юмыг бол одоо тэгээ хэлэхгүй байж чаддгүй л миний хамгийн том дутагдал та. За манай телевиз үзэгч түн тайхандаж нэг хэдэн үг хэлэхгүй. Тэгэхдээ монголчууд их л улс төрж байна. Улс төрж байгаа хэдэн хүний ч яг одоо бие янз бүрээр хэлдэг юм байгаа. Жиргэн сайхан ард түмэн маань, жиргэн сайхан өр хөөгтүүд маань хожим хойно бие хайрлж яваасай л гэж. Ингэж хэлбэн миний амьддан бие хайрлах хүмүүсээ алив сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүйгийн зөөр зүрхийг нь бөөшрөхлөөл хэн нэгийг харамхай нөхрөө битгий түл архин дурсан нэгийг шоолж битгий нэ аяачны авчинч байж мэдэн амжиж чи өөрөө алдрын дэрэг төрсөн бол аз жаргалын хаалгыг бусдаа нээж өг ачивчин тэд бас бөө мартаг ганц сайхан үгээр дутаж байгаа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гадаа нарт тайлж гэртгүйтэн өдөр газар дээр нэг ус удаа тохиолдог шүү. Чамд дурлсан сайхан хөвгөөнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь чамайг хайрлсных нь хариу тайраг чамаас сайхан хөвхөнс дурлаж болох шүү. Бидний амьдрал аваадлахын бидний хатар дээр нулимс хүртэл нэг янзаар өмбөрч бидний хоолой дүү хүртэл нэг янзаар зөнгөрнө. Ирээдүйнийх минь би та нартаа засмал том тавьд тусаад өчгийг отон залхуудаач биш хойч үеийнхэндээ чамлагдахгүй гэсэндэн яаралгүй дэгшилнэн завзайгаар нь та нартаа гутал захих хэрэг байна. Замлын хорвоод хийж дуусаагүй гэж зөнд байна. Амьдрч байгаа цаг үеийнхэн урсгал үйл автан шан сэтгэлийг барьж өн хол тэмүүсэн очлоотын дашбалбарыг ирээдүйн хойчулсан үеийнхэн хүлээж байна. Садаж явсан өдөр байхад эргэж уулздаг өрөөлтийн утгаар ирээдүйд хэн жаргал тавь гэсэн эрхэм тонсог мөнхийн энэ асуултанд хүн таны амьдрал хариулах ёстой. Алаг хорвогийн найран дээр шинээр зочлон ирэх ирээдүйн бид энэ эрхэм тонсог асуултанд хариулахад бэлэн байна. Бид амьд байна хүмүүстэй.
Гэрийн цэнгэрхэн утаа даалдаа гэгэн нараа орхон лови Одоо гэрийн цэнгэр утаа тавтаа тамхины цэнгэр утаанд ингээд дөрөв хоног хооронд амьдэрдэг болсон шүү дээ. Одоо 2 удаа тань жоохон мөр гэлтэй тэгээд ахын эдийн хамтын авахнаас Сайн зөвдрөн гантонаатай тэгээд мөрөмөр бүгд шошааны талбарт ороод байгаа. Баяр нэг томчаа. Тэгээд нэг сайн зөвгөн бүдэнсөө чаа. Хаяа нэг хэмээ нэг өчгөө тэгээд тэрнээс нэг өчгөө тэгээд тэр өдөр үнэ хариуж тоглол хариуж.